За илүүгээс за тэгээд өнөөдрийн бичлэгээр бол шинэ ивент гарсан байлээ. За тэгээд шинэ ивентээр юу нэмэгдсэнийг одоо хамт харцгаая. За тэгээд лайк болон сабаа дараарай. За тоглоомд ямар ч ороод ирсэн байна. Тэр Stand of 2-ын birthday гинүү. За орё да. Contracts нэг иймэрхүү шинэ бокс бол гарч байгаа юм байна. За өөр скин дээр бол өөр юм өөрчлөгдөг гарч ийн. Тийм ээ бокс гарчиж. За бокс дотор нь Twilight энэ гарны эз нэрэ гарсан юм уу те? За өөр. За тэрэн дээр байна. Зааш та ямар өнгөтэй байсан бэ? WhatsApp заавч кейс төрүүлж харахгүй. За шууд скин харъя да. За хамгийн хямдхнаас нь хамгийн үнэтэйгээс хямдхнаас нь харъя да. Энэ ч бас гайгүй скин үгүй юу? За дээш G2-ийн шар комбон дээр орох юм шиг байна. USB энэ ихтэй нэг жоохон видертэй скин байна. За өөр M4-1. За энийг бараг авалт юм байна да дараа нь. Ямар гоё скин бэ? Venom Venom гарны эз бүр нэрэ гарцсан биш. What? Ямар гоё скин бэ? Арай үнэтэй юу? Энэ бүр яг Stand of бүр яг CS дүүрэж байна. Гэтэ энэ Twilight бүр үнэн гоё яригч. Гэтэ бас амар дүүрэж байна. Тэр нөө USB-ийн скин бас нилээ дүрс. Зааш энэ ч паттерн их байхаараа өнгөр нь илүү гоё яригддаг лүү. Гоё паттернтэй юм байна уу? Бэдгүй шүү. Тэгвэл 698-ны адилхан юм шиг байна тий. Гэтэ энэ өнгөж орох зүгээр ч юм. За Twilight. За энэ хүмүүс ч одоо CS шиг юм уу? Яг биш нэг жоохон YouTube биднээс жоохон харцал та. Энэ хүмүүсүүдийн бэйлийн одоо авьяаштай тэнгууд бэйлийн одоо өөр юм шиг байна. Тэр одоо тэрнийх ингээд юм нэг бэйлийн одоо харж байгаа штий. Одоо тэнгуудлийн стигийнх тэр шар өөр бэйлтэй. Тэр шар бэйлтэй. Энэ бас саний за эдгэр ч яах вэ? Саний шар бол бэйлинд бол комбо орох юм шиг. За өөр энэ хавар юм нэмэгдсэн. Нэр би нэг юм харсан. Видеон дээр дараад доошоо гүйлэнгүүд айцдаг байгаа. Тэрэн дээр ингээд хүмүүсүүдийг тодруулж одоо харуулдаг. Ингээ харуулт юм байлээ. За хэдүүлээ одоо нэг тренинг дараад үзт юм уу? Тренинг дээр нэг тодруулдаг тий. Юмнуудаа хараад үзье. За тэгээ өнөөдрийнхээ спонсороор Neon Play Game Store хамтарж байгаа. За тэгээ Neon Play Game Store нь яадаг вэ гэвэл одоо харж байгаачлаа Robux болон гол зардаг байгаа. 100 гол нь 5k тий. За тэгээ guys Neon Play Game Store-оор үргэлжлүүлээрэй. Бичлэнд орцгоё. За тренингд орсон. Шудака. За одоо нэг бүрээ ингээд амар офлайныг одоо амар гоё харагдуулчихсан чинь.
Зэж moving targets дээр. Энэ ихтэй нэг жоохон гэрэлтэй байгаа юм уу? Зэж бүр тэгдэр нь. Ер нь ялгаа байна уу? Чи нэг жоохон гэрэлтэй байгаа юм шиг байх юм. Гүү юу? Гүү ч юм уу вэ? Ямар сонир. Энэ ихтэй нэг жоохон гэрэлж байгаа юм шиг харагдаад байгаа мөртлөө биш юм шиг амар сонир харагдаад байна. Яа юу вэ? Ойр дөрөөсө тоглоогүй бас л муудчихжээ. Зэнийхээ жоохон нэг гэрэлтээд байгаа юм шиг, гэрэлтэхгүй ч байгаа юм шиг амар сүн. Би бол энийг ингээ харны цаас гарч ирэнгүүт л шууд ингээд ийм гактай юм шиг гаднаа бүрхүүлтэй хамахтай гэж бодсон байхгүй юу? Тэгсэн чи харин биш л юм шиг бах юм. Зэн апарчтай флик шот хийж чаддаггүй. Миний сенснийг жоох удаан санагдаад бах юм. Эсвэл ойр тоглохгүй байсан болохоор тэгээд байгаа юм бах та. Ер нь нэг иймэрхүү. За тренингс гарыг да. Энэ дөнгөсөө нэг шинэ стикер өгж байгаа байсан. За тэгээд энэ ивент гэх юм одоо. За ивентийн season өвчтэй season биш. За ямар ч энэ бол скинүүд нь бол нилээд гоё гарч ирсэн. Энэ бол нилээд гоё скинтэй ивент юм шиг байна да. За ивент энэ. Гэтэ бас л арай үнэтэй юм аа. Гэтэ эдний үн бас буурхалтай. Юу н шинээр гарч ирсэн скинүүд амар хурдан буурдаг. Энийг диффуз дээр 25 удаа ялах юм бол ингээ хүмүүс өх юм шүү. За ивент скинүүд нь бол гоё болжээ. Twilight дээр. За тэгээ бичлэгнөрөө дуслаа guys. Тэгээд лайк болоо сабаа дараа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай.